Сайн байцгаана ярилцаачдаа өнөөдөр та бүхэнд депозит буюу дансанд орлого хийх зааврыг хүргэх гэж байна. Та өөрийн бүртгэлтэй хаягаараа нэвтрэн homepage хэсэгт харагдах Create Account дээр дарж өөрийн аккаунтыг үсгэнэ. Trading платформ хэсэгт арилжах платформ, доор нь аккаунтын төрөл, USD болон хөшүүргийн хэмжээгээ оруулсны дараа Master Password хэсэгт MT5-тай холбодог үндсэн пассворд, харин үүний доорх Investor Password-д хөрөнгө оруулагчдад зориулсан пассворд. Та дансаа шалгахдаа Investor Password-ыг ашиглан нэвтэрдэг. Энэхүү шатаар дамжин дэлгэцээр харагдаж буй MT5 дээр стандарт аккаунт данс үүссэн байна. Read Only статустай байгаа нь та дансаа тэнэглээгүй учраас арилжах боломжгүй байдаг. Баруун талд байрлах Settings Update Leverage-ийг ашиглан хөшүүргийн хэмжээгээ өөрчлөх боломжтой. Орлого хийхдээ Deposit хэсэг дээр даран дотоодын холболтоор QPay-г дараад Монгол төгрөгөө сонгоод депо хийх хамгийн доод хэмжээ $50. Баруун тал хэсэгт та гүйлгээний утга дээр өөрийн овог нэрээ бичнэ үү гэж заасан байгаа. Эдгээрийн дараа та Confirm Payment дээр дарахад QR код гарч ирснээр та өөр ашигладаг банкаараа нэвтрэн гүйлгээний утга дээр овог нэрээ бичээд шилжүүлсний дараа Confirm Transfer дээр дараад ийхүү 5-30 секундын дараа таны орлого амжилттай шилжих болно. Тэгээд арилжаачдаа арилжаанд нь амжилт хүсье.